Харуу бол Японы нэгэн анхлах сургууль багшилдаг байсан ганцаардмал залуу. Гэвч тэндийн амьдрал нь үнэхээр хэцүү, өдөр бүр хүмүүст доромжлуулж яг л зодуурны ууч шиг хандлага хүлээж авдаг байлаа. Нэгэн өдөр тэр ажилласаа гарахаар шийдэж өөр сургууль хайж эхлэх үед нэг найз нь түүнийг Хаяки Академид багшийн ажилд оруулж өгнө. Гэтэл Хаяки Академи бол жирийн нэгэн сургууль биш байлаа. Энэ бол Японы ардын аман цохиолд гардаг Yokai буюу ёр бусын амьтад зориулагдсан сургууль байсан бөгөөд Харуу аимшигт мангасуудаар дүүрэн энэ газар дах цорын ганц хүн болон үлддэг. Ажилд орох эхний өдрөө Харьяки шинэ амьдрал эхлүүлнэ гэсэн итгэлээр дүүрэн арал дээр хөлөө тавина. Тэрээр хөдөлгөөн ихтэй заахаар алхасаар сургууль дээр ирж захиралтай уулздаг. Захирал түүнд анги хойрлож өгсөний дараа Харьяки гүнзгий амьсгаа аваад анги руу ортол. Хуучны аимшигын түүхүүд дээр л гардаг шидэт дараатан үхлийн аюулт мангасуудаар дүүрэн өрөөг хараад тэрээр ухаан алдах шахам хайдаг. Харьяки шууд л цухтыг оролцсон ч захирал замыг нь хааж Хаяки Академи бол бүх Японы өнцөг болон бүрээс ирсэн сүнс чөтгөрүүдийн сургууль бөгөөд энэ бол багшийн хувьд өөрийгөө батлан харуулах Харьяки хамгийн том боломж гэдгийг тайлбарлана. Харьяки энэ бүхнийг хаяад зүгээр л талхчин болдог юм лүү гэж бодохч захирал түүнийг шууд анги руугаа буцаагаад түлхчихнэ. Харуу шууд л ширээн доогоор орж нуугдах бөгөөд Макото гэдэг нэртэй нэг мангас түүнийг улчгар амтан гэж дуудаад ширээн доороос гаргахаар оролддог. Харьяки арчаагүй байхаа болохоор шидэж Макотогийн гараас барих гэтэл сандрахтаа хувцснаас нь зурж хорхино. Удалгүй захирал Харьякиг дуудаж ачирхалтай сурагчдынхаа талаар мэдэж авахт нь туслах зорилгоор Yokai толь бичиг болон дүрм товцсны цуглуулга өгдөг. Үүний дараа Харуу ангид буцаж ороод сурагчдынхаа нэрийг дуудахын цацуу толь бичгээс Yokai-нуудын талаар уншиж судлана. Тэрээр өөрийг нь огт тоодоггүй царайлаг шар үст Макото болон түүний найз мөн элбэнх нохой болох Мамикичи хоёрын талаар мэдэж авдаг. Гэнэт Хижи хаваагаас авчирсан чамин бэлгэнүүдтэйгээ ангид орж ирдэг. Гэвч Харьякиг хүн багш гэдгийг мэдсэн даруйда түүнийг нэг зохиодол унгаачихan тэр. Мамикичи түүнийг тайлбарлахдаа Хижагийн хайртай эгч нь хүнтэй гэрэлсэн болохоор тэр хүмүүст их ууртай мөн эмзэг ханддаг болсон гин. Хожим нь тэр сурагчдаасаа Зашики гэдэг охин 1-р ангийн өвлөөс хойш сургуультай ирээгүй байгааг олж мэднэ. Ингээд тэр ангийн зураг авалтад түүнийг оролцуулахын тулд дотор байр руу орчхоор шийддэг. Хичээлийн дараа Харьяки Зашикийнхах руу явдаг бөгөөд Макото, Мамикичи хоёр багшигаа ямар нэгэн муу зүйл сэтэж байх гэж хардаад араас нь дагаж явна. Харьяки Зашикиг улирахгүй байхын тулд ангидаа буцааж авчрах тал дээр маш нухацтай хандаж байлаа. Гэхдээ хамгийн гол зүйл нь Зашики бол аз дуудаг Yokai тул тэр ангид байвал Харьякид ч бас хэрэгтэй байв. Төд удалгүй тэд дотор байранд иртэл хаалга төгжөөтэй байлаа. Мамикичи сүнс болж хувраад түлхүүрийн нүхээр орохыг санал болгосон ч хаалгыг таринаар төгцсөн байсан тул буцаад шидэгдчихнэ. Гэвч бууж өгөхийг хүсээгүй Харьяки хаалгыг хүчтэй түлхэж нэг цохилтоор эвдээд орчихсонд нөгөө хоёр нь гайхаж хоцордог. Харанхуй өрөөнд ороход нэгэн дотгошоо охин дэлхийг аврах гэж завгүй байна. Дууга тат гэж тэдэн рүү ашгарна. Гэтэл Зашики үнэндээ тоглоомын талаар ярьж байсан бөгөөд тэд түүнийг бодит ертөнцөөс дутаж байгааг ойлгоно. Харьяки түүнээс сургуультай буцаж ирэхийг гуйж сургууль бол маш олон ад жаргалыг мэдэрч болох бодит ертөнц гэдгийг хэлдэг. Тэр ч байтугай сургуулийн усан цэргийн дүрм товц түүнд маш сайхан зохино гэж ятгана. Маргааш өглөө нь Макото явж байхдаа захирал болон хоёр багшийн хоорондын яриг санамсруу сонсчихдог. Тэр ярианд Харьяки бол Yokai-нуудыг холын газар руу хөөж явуулж чадсан өчрхөг өвөг дээцээсээ Yokai устгах юр бүсийн хүчийг өвлөж авсан хүн гэдгийг дуртгааж. Харьякийн гэр бүл их газарт сүм ажилуулдаг бөгөөд энэ утгаараа ч Харьяки Yokai сурагчдад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Дараагийн өдөр Зашики тэдэнтэй нэгдэнэ. Гэвч Харьякигийн хувьд хамгийн аимшигтай нь Зашики усан цэргийн дүрм товцсныхаа дотор өмд өмссөн байсан сургуулийн дүрмд огт нийцэхгүй байв. Хожим нь тэд Зашикитэй хамт ангийн зураг авахулна. Олон саад бэрхшээл гарсан ч гэлээ бүгд хамтдаа зураг даруулж чадсанд Харьяки маш их баяртай байлаа. Дараа нь Харуу шинэ найзууд болох ганц эвэрт мангас Мики сургуулийн зөвлөх Хатанака нартай уугаар гардаг. Тэндээсээ тэр сургууль жил бүр сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болохыг олж мэддэг. Дараагийн өглөө Харьяки сурагчдаа биеийн тавирын хувцас өмсөд эрүүл мэндийн үзлэгт бэлтгийг хүсдэг. Yokai-нууд яг л жирийн хүмүүс шиг тарианы зүүнээс айж сандарч эхэлдэг. Тэднийг тавшруулсныхаа дараа Харьякиг ангиас гарч явхад Хатанака түүнийг харааны үзлэгт туслуулахаар дуу дүрсний өрөөрөө гөхийг шаарддаг. Юу ч ойлгоогүй Харьяки хэдэн асуулт асуухыг оролцсон боловч уур уцаартайгаараа алдартай Ханака өөдөөс нь хашгичгаад дуусна. Дуу дүрсний өрөөнд урт өдрийг өнгөрүүлсний дараа Харьяки буцаж явахдаа дахиад л Хатанакад загнуулна. Тэр ууртайгаар Харьякиг элбэнх муур хоёрыг тусгай үзлэгт оруулахыг даалгадаг.
Эмнэлгийн өрөөнд Мики амьтдыг торон тээж доктор Такахашигаар вакцин хийлгэлэхээр бэлдэнэ. Гэвч амьтад тарианаас үхтлээ айж байсан тул торон дотор удалгүй жинхэнэ замраагүй байдал үүснэ. Удалгүй Хатанакаг орж ирэхэд Мики түүний оролтноос зурж торон дотор хамт төвждөг. Учир нь Хатанака бол хурц харуугаараа юм зүсдэг Камайтачи хэмээх амьтан бөгөөд тэр ч бас тариа хийлгэх шаардлагатай байлаа. Эмч Мамикичид тариа хийх гэж оролдох үед тэрээр агаар түсэрч улмаар тарианы зүү Хариокийн толгоор зогтчихно. Ухаангүй яасан Хариоки эмчээс өөрийг нь зүгээр байх эсэхийг асуухад эмч аюулгүй байдлын үүднээс гээд түүнд маш том тариа хийгээр болдог. Үүний дараа Хариоки Уудагийн авраг мангасын өндрийг хэмжихийн тулд дургуйцсан байдалтай дээшээ авирч хаягддаг. Тэр авирсаар чихэнд нь хүрэх үед хүчтэй салхинд дуртай номоо хийсгэж тэнцвэрээ алдна. Гэвч Уудагийн толгой дээр унтаж байсан Макото түүнийг аварч амждаг. Эцэст нь Хариоки Уудагийн толгон дээр гарч Микид энэ авраг амьтны өндөр 30 м буюу том боддагийн хөшөөний амжилтыг эвдсэн гэдгийг хэлнэ. Хэмжилт дуусны дараа Хариокиг доош бууж эхлэх үед Уудаа санамсаргүйгээр найтай очихдаг. Үүнээс бол сургуулийн цонхнууд бут үсэрч хүчтэй найталтанд Хариоки Макото хоёр нийсээд захирлын дээр унчхан тэр. Тэр хоёулаа сандарч Хариоки хагарсан цонхны төлбөрийг төлье гэхэд захирал орондон сургуулийн усан санг цэвэрлэгийг даалгадаг. Удалгүй Хариоки ангийнхныхаа хідэн Йокойнуудтай хамт усан сан руу явна. Очихт нь усан сан цэвэрлэх биш бүр засаж янзлах хэмжээний балгас болсон байхыг хараад тэд мэл гайхдаг. Цаг алдалгүй Хариоки Макото хоёр хортой усыг шахаж эхэлнэ. Гэтэл хэд хөөрөлд авцсан Хижа хортой усан сан руу унчхан тэр. Бүгд сандарч Хариоки өмдөдөө тусаах шахан байсан ч азар Хижа өөрөөс хилээд гараад ирдэг. Гэхдээ тэрээр хачин хүүхэмсэг Йокой болон хувирсан байсан тул тэд түүнийг буцаагаад усан сан руу өшгөж оруулаад ажлааг үргэлжлүүлдэг. Гэнэт Каппа гэгдэг намгны Йокойнууд Мамикичиг усан сан руу татаж оруулаад сүши хийж идэх гэж оролдоно. Тэр тусламж ирэн хашгирч эхэлнэ. Бүгд түүнд туслахыг хичээсэн ч Каппанууд илүү хүчтэй байв. Аз болоход Макото хүчтэй өшгөлөж байж Мамикичиг авардаг. Хэсэг хугацааны дараа нэг гэмтсэн Каппа усан сангаас гарч ирээд босс нь тэднийг хашраана гэд сүрдүүлнэ. Удалгүй загсан биетэй хүн царайтай авраг том Йокой усан сангаас гарч ирдэг. Тэр тэднээс хэрэг усан санг цэвэрлэхийг хүсвэл өөрийг нь ялах хэрэгтэй хэлнэ. Энэ нь Тамамог уурлуулж тэр муурны дүрдээ хувиран загсан Йокойг идэхээр түүнэр үсэрдэгч харин ч өөр идүүлчихдэг. Тэгээд босс тэднэрүү дайрахаар үсрэхэд Макото цохилтоороо хааж Уудаад авраг том болон хувирч загсан боссыг барьж авахыг хэлдэг. Боссыг ялсныхаа дараа тэд түүнийг Каппануудтай хамт сургуулийн биологийн лабораторид нэгдэж өдөрт 3 удаа үнэгээ хооллохыг санал болгодог. Босс баяртайгаар зөвшөөрнө. Гэвч гинэт авраг Уудаа хортой устанд хөлөөд өрчихсөн учраас өвдсөндөө үсэрч босод Йокойнууд дээрээ унчдаг. Үүнээс болоод цэвэрлэгээний ажил цуслагдаж Хариоки ажлаа бүтлгүүтүүлсэн гэж цалингаа асуулдаг. Маргааш нь Мики Хариокиг Йокойнуудын талаар суралцуулахаар өөрийнхөө Йокой судлалын хичээлд урьдаг. Хариокид сурагчдаа илүү сайн ойлгож авахын тулд ихийг нь догтлон зөвшөөрдөг. Түүнийг явсны дараа бусад багш нар Мики Хатанака хоёроос захирлын хэлсэн Хариокийн тэр хүчнээс айхгүй байна уу гэж асуудаг. Мики Хариокигийн тэр хүч түүнийг үн цэнтэй хүн болгож байгаа юм. Тиймээс түүнийг ойр байлгах нь ухаалаг хэрэг гэж хариулдаг. Анги дотор Мики Хариокиг тэдэнтэй хамт суралцах болсныг зарлахад Йокойнууд төдийлөн баярлсангүй. Мики гинийн даалгавраа асуухад Хижа дотор байрандаа мартсан гихт бол түүнийг авчруулахаар ангиас гаргадаг. Мики хичээлээ эхэлж хүн хэлбэртэй үл үзэгдэгч бас хүмүүс дунд дуустдаг гэх мэт Йокойнуудын төрлүүдийг тайлбарлана. Тэр дундаа хамгийн аюултай нэмэх замраагүй байдал үүсгдэг шийдэтнүүд гэж тэр хэлдэг. Хариоки Макотогийн хүч ямар бол гэж бодонгоо хичээлийг маш анхааралтай сонсно. Гэтэл азгүй Йокой болох Макото өөрөөр нь ширтэж байгааг анзаарч түүнрүү үзэг насалдаг. Мики ундууд сонгой байдалтайгаар Макото болон Зашики нар нь осол аваар үүсгэх эрсдэлтэй шийдтэн Йокойнууд тул тэдэнтэй харьцаа төвөгтэй байдаг талаар тайлбарлана. Дараа нь Мики өөрийгөө үйл хөдлөлийн төрлийн Йокой гэдгийг хэлээд хүчээ харуулахыг санал болгодог. Өмнө нь юу болж байсныг мэддэг сурагчид сандралдаж эхэлсэн ч Хариоки л ганцаараа түүнийг дэмжин алга ташна. Мики чадвараа идэвхжүүлэхийн тулд арх ууж самбарыг цохиход анги хүчтэй цочрлын долгион үүсдэг. Макото Хариокид Микид шидээ ашиглахад арх хэрэгтэй бөгөөд өрдөн сургуулийн талыг сүйтгэж байсан юм гэж шивнэнэ. Мики хяналтаа алдаж могоо шиг шившлгүүдийг шидэж эхэлдэг бөгөөд нэг сурагч тусламж дуудах гэтэл нүдрүүн цитрус жимсний шүүс шахаж орхидог. Тэр Хариоки руу гүйхэд нөгөөх нь өөрийнхөө супер хүчийг яаж ашиглахаа мэдэхгүй хөшөө зогсчихно.
Макото түүнийг оролдоод үзхийг шаардах боловч Хариюки яах ёстойгоо мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Нөгөө тэгүүр өөр анги руу явж байсан Хатанака энэ шуугианыг сонсно. Гэнэт ангийн хаалга эвдэрч Хариюки хонгол руу шидэгдэн гарч ирнэ. Мики араас нь үсэрч түүнийг хашлаг давуулаад шидэхэд бэлэн байлаа. Энэ үед Макото "Хэрэв та Микийг зогсоовол Зашики дүрм товцныхаа дотор өмдөө өмсгөө болон шүү" гэж хашгирдаг. Хариюкигийн дүрм товцны хийнээ нь дотроос нь нэг зүйл асаах шиг болж гэнэт маш их энерги тэсэн гарч Микийг тавшруулна. Харин анги тэр чигтээ балгас болон үлддэг. Хижа даалгавраа аваад буцаж ирэхдээ сүйдсэн ангийг хараад ирүүн мултрах шахам гайхдаг. Маргааш нь Хижа ганц нүдэд Йокой Ньюдог дагаж дунд хугацааны шалгалтын тэмдэглэгээ өгөхийг гуйж шалгаана. Ньюдо залхасандаа "Чиний ингээд гонгиноод байгаа чинь яг манай тэнэг багш Хариюки шиг байна" гэж уцаарлана. Гэтэл Хариюки яг ардан зогсож байсан нь хоёуланг нь үхтэл нь айлах бөгөөд яг аимшиг кино шиг гарч ирлээ гэж тэд багш руугаа оролцгооно. Тэрээр харилцаагаа сайжруулахын тулд Хатанакад сурагчдын хүмүүжлийн ажилд тусалж байгаагаа тайлбарладаг. Хижо Ньюдо хоёр Макотогийн шар үс сургуулийн дүрм зөрчиж байгаа гэж ховоолоход Хариюки сандарсаар очиж шалгахыг оролцсон ч Макото шууд л нүүрнээс нь барьж аваад шидчихдэг. Айсан Хариюки "За яах вэ? Загварлаг байгаа юм чи шар үстэй байж болно" гэж ботнож үүнийг Хатанака сонсцоход дүрмийг үл тоомсорлсон гэж Хариюкигийн толгойд ирэх бусдах ганц туг үсийг хайчилж орхино. Зашики видео тоглоомд мангасуудыг хэрхэн устгаснаа гайхуулан орж ирэхэд Хариюки түүнээс усан цэргийн хувцсныхаа дотор өмд өмсгөө болохыг дахин гуйдаг. Зашики түүнийг гаж донтон гээд нүрүү нүшгэлнэ. Хариюки болохгүй шаардсаар байсан тул Моми цагтаа Йокой гарч ирээд зохисгүй үг хэллэг хэрэгэлсэн гээд түүнийг чирч явдаг. Хариюки явсныхаа дараа Зашики найзуудтай тоглоомын консол санал болох боловч Хатанака тэднийг хурааж авна. Тэр Хариюкид элбийн сулгаагаас сэргийлж эдгээрийг Сефэнд төвчгийг тушаадаг. Гэвч Ньюдо Зашики хоёр үүнийг сонсцоход өшөөгөө авах төлөвлөгөө зохиохоор анги руугаа гүйцэтгэв. Тэд Хатанака бусад Йокойнуудын утсыг ч бас хурааж авахыг олж мэддэг. Ингээд тэд шөнөөр багш нарын өрөө рүү нэвтрэхээр төлөвлөдөг. Тэр Хижа, Ньюдо, Отакахтус болон Зашики нар өрөөнд сэмхэн орох үед сүүдэр үзэгдэхэд баригдчихлаа гэж бодон орилолдно. Гэтэл тэр нь зүгээр л тэднийг хулгайч гэж андуурсан Хариюки байлаа. Тэр Сефийг онгойлгож тоглоомуудыг буцааж өгөхийг санал болгоно. Гэвч түүнийг Сефийг онгойлгох үед шидэт дор гарч ирэн тэднийг дөвжиж орхидог. Мики Хатанака хоёр гарч ирж энэ бол дүрм зөрчигчдийг барих занг байсан бөгөөд Хариюки ч бас төлөвлөгөөний нэг хэсэг байсан тодорхой болно. Салхи ба аянгын бурхан болох Отакахтус хүчтэй шуурга дэгдэж торыг эвдэх ба багш нар тэднийг хонглоор хөөж эхэлнэ. Хатанака Мики дарих өгч хүчийг нэмэгдүүлдэг. Аянгын бурхан аянг болгох үед Микиг оноолгүй Хариюкигийн хүрмийг шатааж орхидог. Сандарсан Хариюки галын тохиолдлыг дарчгана. Энэ эмх цамруугийн байдлын дундуур багш нар сурагчдыг тоглоомоо биш шалгалтын материалыг хулгайлах гэж байсан байна гэж андуурсныг бүгд ойлгож түр завсарлана. Хатанака дахин асуудал үүсгэхгүй тулд төхөөрөмжүүдийг нь буцааж өгдөг. Гэтэл Хариюкигийн дарсан тохиолдлоос болж галын машинууд дуудлагаар ирж сургуулийг бүсэлжээ. Удалгүй дууд дохио хангинаж Йокойнууд амь аврахаар тал тийж цуцгацгаадаг. Дараагийн өдөр Хариюки сурагчдаа өөрийнх нь тухай баримтат кино хийхээр төлөвлөж буй Йокой дурсамж хэмээх зургийн нэвтрүүлэгт ярилцлага өгөх гэж байгаагаа дуулгадаг. Гэтэл сурагчид нь түүнийг дүрм товцны гаж донтон сул доороо амтан болохоор энэ маш муу санаа гэж хэлэх бөгөөд үүнээс бол сандарсан Хариюки болох хэрэгтэй юм байна гэж бодно. Гэвч Йокойнууд түүнийг зурагтаар шившиг болохгүй тулд шилдэг багш болоход нь туслана гэд болиулдаг. Хэсэг хугацааны дараа эрүүхэй Йокой болон түүнийг аимшигтай туслах Хариюкитэй уулзаж нэвтрүүдээс ирсний хэлээд өнөөдөр ярилцлага аавна гэдгээ мэдэгдэнэ. Хариюки зурагтаар гарах гэж байгаадаа хөөрцөглсөн сурагчдтайгаа танилцуулахаар тэднийг анги руугаа дагуулж ордог. Хариюки хичээлээ заахаар ширээнийхээ хажууд зогсох боловч сурах бичийнхээ оронд дүрм товцны цуглуулгын дэвтрээ авчирснаа мэдээд цочсондоо өсөрчгөнө. Тэр тайвширхыг хичээсэн жайсантай биерээ самбар мөргөж ороход хажуугийн ангиас Хатанака энэ одоо яг яачаад байгаа юм бэ гэж асуудаг. Хичээл тарсны дараа эрүүхэй Йокой Хариюкигаас баримтат киноны зураг авалтыг өргөжтүүлэхийн тулд дараагийн хичээл рүү дагуулж явахыг хүснэ. Дараагийн хичээл нь Йокойнууд жинхнээс хүн айлгаж сурах Хатанакагийн хичээл байсан бөгөөд Хариюки ч бас нэгддэг. Хатанака нэгэн азгүй ангийн хаалгыг онгойлгож энэ нь тэдний чадвараа ашиглах ёстой эзгүй худалдааны гудамж болох Хоншу руу хөдөлдөг болохыг харуулдаг. Гэвч Удагава гэх Йокой Хариюки бол айлгахад тохиромжтой бай биш. Учир нь тэр найзгүй ганцаардмал хүн болохоор айсан тухай цуу яриа нь хурдан тарахгүй гэж хэлнэ.
Харин Хатанака сурагчдад өндөр настан хүүхэд, өвчтөе хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүдийг айлгаж болохгүй гэдгээ хатуу сануулдаг. Удалгүй сургуульд эхлэж Удагава Ньюто хоёрыг төрүүлж явахыг даалгана. Төд удалгүй тэд найз охтынхоо талаар ярьж байгаа хоёр царай муутай залуутай таарлах ба тэднийг бай болохоор шийддэг. Удагава хөвгүүдээр төрчгөө зам асууж буй охины дүрээр очих ба удалгүй аимшиг дараг яс болон хурж тэднийг ухаан алдтал нь айлгана. Дараа нь Ньюто замыг нь хааж ганц нүдэд царайгаараа тэднийг үргэж явуулдаг. Дараагийнх нь Муна Хижо хоёр байлаа. Тэд гинэд Афра үстэй нэгэн эмэгтэйг олж хараад айлгахаар шийддэг. Гэвч тэднийг очиход зэрэгцэн өнөөх эмэгтэй Хижагийн нүрөө атга давс цацаж орхино. Тэр эмэгтэй үнэндээ хоёр ахлах ангийн сурагчийн хөлсөлсөн муу сүнс устгагч байж таарав. Удалгүй эмэгтэй тэдний устгахаар сүх бариад хөөж эхэлдэг. Хожим нь хоёр сурагч Хатанакад болсон бүх явдлыг хэлээд одоогор тэр эмэгтэйг модноос хүлээд үлдээсэн гэдгээ мэдэгддэг. За ингээд энэ удаагийн анимен маань part 1 дуусч байгаа тул та хэд маань лайк болон subscribe дарснаар part 2 илүү хурдан гарна. Тэгээ мэдээч энэ аним дээр гарсан маш олон Японы нэрнүүдийг хольт сорьсон байж магадгүй гэж бодож байна. Тэгээд bye.